Манай дүүрэг миний гэр өмчөрхөх юмтай байна гэдэг сайхан. Танд болон таны гэр бүл зориулагдсан олон сайхан бүтээн байгуулалтыг бид сөндөрлөж чадлаа. Гэрүүл, аюулгүй, амар амгалан, тав тухтай орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох бүхий л орчин боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө 377.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хийж бүтээсэн бүхэн маань эргэн танд зориулагдсан гэдгийг дуулгахад сайхан байна. Дүүргийнхэн ирээдүй болсон хүүхэд багчууд, оюутан залуусын хөгжил, суралцах таатай орчин, авиас бэлгэн хөгжүүлж, дүүрэгтэй төдийгүй дэлхийд өрсөлдөх хэрэгнийг бэлтгэхэд бидний үүрэг хариуцлага чухал билээ. Баянгол дүүрэгтээ 2012-оос 2016 онуудад 26 тэрбум төгрөгийн 58 хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ. Шинээр 7 цэцэрлэг барьж, 4 цэцэрлэгт өргөтгөлийн ажил хийгдлээ. 12.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 сургуулийг өргөтгөн, 13 сургуульд их засвар хийгдэж, сургуулиудын суудлын тоог 8320-оор нэмэгдүүлж бид чадлаа. Мөн 38, 73 дугаар сургуулийг шинээр барьж, суудлын тоог 2500-д хүргэлээ. Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч, шинээр 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 цэцэрлэг барьж, 4 цэцэрлэгийн өргөтгөл, 24 цэцэрлэгт их засварын ажлуудыг бид хийлээ. Цэцэрлэгийн орны тоог 1570-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хүүхдийн тоог 5000 болгож нэмлээ. Эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт, шинжилгээг хийж чадсан дүүрэг боллоо. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон шинэхэн хүүхдийн эмнэлэг 3-ыг, нэгдсэн эмнэлэг, ахандын эмнэлэгт иргэдийн эрүүл мэндийн манаанд олон сайхан эмч нар итгэл сэтгэл дүүрэн ажиллацгааж байна. Баянгол дүүрэгт 2012-оос 2016 онуудад 21.7 тэрбум төгрөгийн 28 хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Стандарт шаардлага хангасан 9 өрхийн эмнэлэг ашиглалтанд орлоо. Мөн 2014 онд 237.1 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 29, 11-р хорооны өрхийн эмнэлэг анхан шатны лабораторитой боллоо. Хүүхдийн орны тоог 325, насан туршидчдын орны тоог 160, ахмад насны орны тоог 60-аар бид нэмэгдүүллээ. 2014 онд төсвийн 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өдөртөө 500-аас 700 хүнд үйлчлэх хүчин чадалтай 160 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд орууллаа. Шинэ цогцлбор ашиглалтанд орсноор амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог нэмэгдүүллээ. - 2015 онд төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэг хуучин эрүүл мэндийн 7 дугаар төвийн барилгыг ижвэрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинжилэн 150 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгийг шинээр ашиглалтанд орууллаа. - 2015 онд нийслэл дүүргийн төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 150 ортой хүүхдийн эмнэлэг, 80 ортой ахмад насны нөхөн сэргэх эмчилгээ соёлын төвийн барилгыг 2017 онд ашиглалтанд хүлээн авлаа. Энэ хугацаанд 5000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Мөн 2014 онд төсвийн хөрөнгөөр 4 машиныг иж бүрэн тоноглож, нийт яаралтай төгрөгийн тусламжийн 7 машинаар 24 цагийн турш иргэдэд үйлчилж байна. Баянгол дүүрэгт 2012-оос 2016 онуудад 103.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 32 хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр Баянгол дүүргийн иргэдэд чөлөө цагаан зөв боловсон өнгөрүүлэх, амарч тухлах, өөрийгөө хөгжүүлэх үүд хаалгыг бид нээж чадсан юм. Төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 7 дугаар хороонд усан спорт сургалтын төвийн барилгыг барьж ашиглалтанд орууллаа. Усан сэлэлтийн сургалт, чөлөөтэй сэлэлтийн чиглэлээр нийт 1500 иргэнд, үүнээс 1112 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 25 иргэн хамрагдсан байна. 2014 оноос мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, хот, улс, олон улсын чанартай 13 төрлийн тэмцээнд оролцуулснаас 58 алт,
13 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж нийт 6 төрөлд Монгол улсын рекорд шинжилсэн зэрэг амжилтыг бид үзүүлжээ. Төсвийн 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 15 дугаар хороонд баригдаж байгаа спорт цогцлборын барилгыг 2018 онд ашиглалтанд хүлээн авна. Уг цогцлбор нь 450 хүний суудалтай спорт зал, 300 хүний суудалтай 4 замтай усан бассейн, 9 бэлтгэл сургалтын танхимуудыг тавханд дуулгая. Төсвийн 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1.7 км урт 5 метрийн өргөнтэй дугуйн зам, сагсан бөмбөг, газрын тестийн талбайг барьж байгуулан ашиглалтанд орууллаа. Баянгол дүүрэгт анх удаа төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд хөгжлийн ордны барилгыг 4-р хороонд барьж ашиглалтанд орууллаа. Баянгол хүүхдийн цуслангад 2017 онд ашиглалтанд оруулна. Жилийн 4 удирлын турш нэг ээлжиндээ 250-аас 300 хүүхэд, жилдээ нийт 15 ээлжээр 4000-аас 4500 хүүхэд хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Цуслангийн үйл ажиллагаа ихснээр шинээр 40 ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Дүүргийн хэмжээнд хүүхэд гэр бүлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангуулан хүүхэд гэр бүлийн эрхэд суурилсан ёс зүйг эрхэмлсэн хөгжил хамгааллын хөтөлбөр үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хүүхэд гэр бүл хөгжлийн ордон төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2016 онд ашиглалтанд орууллаа. Гэрлэлт бүртгэх, хормын ёслол хийх, иргэний үнэлэх гардуулах, шинээр мэдлэх бяцхан иргэдэд төрсний гэрчлэгээ гардуулах ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо. Дүүргийн нийт ахмад наснуудын нийтлэг эрх ашигыг хамгаалсан үйл ажиллагааг өргөн хүрээтэй явуулах зорилго бүхий ахмад хөгжлийн ордонг 2017 онд ашиглалтанд хүлээн авна. Улаанбаатар хотын анхны залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нээлээ. Уг төвн залуучуудын хөгжлийг дэмжих, бодит материалын орчныг бий болгох зорилгоор байгуулагдсан юм. Баянгол дүүргийн нутгийн удирдлагын ордны 7 давхар бүхий барилгыг 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орууллаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй, чирэгдэл багтай, хөнгөн шуурхай үзүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 1-2 дугаар өргөтгөлийн барилгыг ашиглалтанд орууллаа. 2013-аас 2014 онуудад нийслэлийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 4, 5, 6, 11, 12, 13, 17, 20 дугаар хорооны 8 цогцлбор байрыг ашиглалтанд орууллаа. 2015 онд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хорооны цогцлбор байрын барилгын ажлыг эхлүүллээ. Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагчдад хүртээмжтэй болгож ойртуулах зорилгоор 20 дугаар хороонд нийгмийн даатгалын засгийн барилгыг ашиглалтанд оруулаад байна. Хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 4 давхар 3000 м2 талбайтай 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй цагдаагийн 2 дугаар хэлтсэн шинэ байр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтанд орлоо. Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан ардчлалын алтан хараацай, хонх хамтлагийн дуучин Сосор бармын цаг цайхны гэрэлт хөшөөг дүүргийн 3 дугаар хороо ТБТ андуудын урд сөндөрлүүлэн босголоо. (2012-оос 2016 оны бүтээн байгуулалтын ажлын нэг бол автозамын салбар байлаа. Годомж төсөл. Нийслэл дүүргийн төсөв замын сангийн нийт 30.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 26.7 км замын засвар шинжилгээ ажлыг бид хийлээ. Годомж төслийн хүрээнд 2013-аас 2014 онд Баянгол дүүрэгт 20.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 уулзварын өргөтгөл шинжилгээ ажлыг хийж гүйцэтгэлээ.
Баянгол дүүргийнхэн хэмжээнд автозамын шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, томоохон гудамжуудад өргөдөх шинжилгээний ажлууд хийгдэж, орц гарцын шинжилэл, гүүрний засвар шинжилэл, борооны ус зайлуулах шугам, сайжруулсан шорон зам, чулуун зам зэргийг шинчиллээ. 2013-аас 2015 онуудад төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 23 хороонд гэр хороол болон орон сууцны хороол дунд 2592 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулж, гэр хорооллын 12400 айл өрхийн гаднах боломж талбайг бүрэн гэрэлтүүлэхтэй болголоо. 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн 661 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1, 7, 12, 13, 14, 19 хорооны нийтийн зориулалтын орон сууцны барилга орчмын 175 цэгийг камержууллаа. 2015 онд гэмтэргийг илрүүлэн урьдчилан сэргийлэх зорилготой телекамер хөтөлбөрийг боловсруулж, нийт 415 камерыг нэгдсэн байдлаар 24 цагийн турш хянах боломжтой боллоо. Баянгол дүүрэгт 2012-оос 2016 онуудад 4.9 тэрбум төгрөгийн 94 хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ. Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Баянгол шинөргөө орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг шинээр байгуулж, дүүргийн төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Үүнд офисын барилга, агуулга, хашаа, мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллалаа. Ил задгаа хог хаягдал 80%-аар буурч, хог тээвэрлэлтийг 60%-аар нэмэгдүүлж чадлаа. 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 144 нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийг засварлаж, иргэдийн талархлыг хүлээлээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны байрны цахилгаан шатыг шинжлэх ажлыг шат дараатай зохион байгууллаа. 2010-аас 2015 онд нийт 15 хорооны 262 цахилгаан шатыг шинээр суурилуулж ашиглалтанд өглөө. Түүнчлэн дүүргийн 1, 7, 12, 13, 14, 19 хороонд нийтийн зориулалттай орон сууцны 194 ширхэг хаалга, 361 ширхэг сорондон цоож суулгах ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 326.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Юуны өмнө хамтдаа хамтж хэлэхэд бол Баянгол дүүргийн арчс нам 2016 онд төвшүүлсэн бүрийн хөтөлбөр зорилтуудтай амжилттай хэрэгжүүлж биелүүлж ажиллаж байгаа гэдэг бол зориуд онцолж хэлмээр байна. Баянгол дүүргийн арчс намын хувьд бол дүүргийн төр захиргаанд ялангуяа иргэдийн хуралд олон болсон. Иргэдийн хуралд олон болж өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болсон. Гэхдээ хэдийгээр дүүрэгт олон болсон ч гэсэн өнөөдрөө дээр нь нийслэлийн иргэдийн хуралд Монгол Ардын нам олон байгаа. За улсын их хурлд Монгол Ардын намд үнэлэх олон байгаа. Хэдийгээр цөөнхөө болж улсын их хурл нийслэлд цөөнх улсын эдийн засаг дүүрэгт олон болсон учраас бид Баянгол дүүргийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг аль болох урагшлуулах, дүүрэгтээ аль болох хийхийн төлөө зорж ажиллаж байгаа. Баянгол дүүрэг хийдэг, бүтээдэг мөн Баянгол нийслэлтэй тэргүүлдэг ийм дүүрэг гэсэн энэ нэр хүндээ бол алдаагүй явж ирсэн гэдэг бол та бүхэндээ хэлэхэд бол бахархалтай байна. Тэгээд дүүргийн энэ бүх ажилд манай ахмадуудын оролцоо, санал зөвлөгөө маш чухал байдаг гэдгийг бас хэлмээр байна. Ахмадуудын оролцоо, санал зөвлөгөөгөөр маш олон ажлуудыг бас бид амжуулж байгаа гэдэг бас хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бид цонх болсон хэдийгээр хөрөнгө мөнгө байхгүй, дэмжлэг байхгүй, хүнд байгаа гэдэг шалтгаан бол хэлдэггүй, хэлэгчгүй. Бид бол хийхин төлөө зүтгэж байгаа, хийх болно, бүтээх болно. Та бүдийнхаа дэмжлэгтэй дүүргээ хөгжүүлэхийн тулд өшөө заашлах юм бол улс орноо хөгжүүлэхэд төлөө ажиллах болно гэдэг бас энэ ташнд илэрхийлье. За миний бие та бүдийнхаа дэмжлэгтэй улсын их хурлд 3 дахь удаа сонгогдоод ажиллаж байна. Энэ хугацаанд чамгүй олон зүйлийг бас хийж бүтээж ажиллаа. Тэгээд улсын их хурлын гишүүний үндсэн чиг үүрэг бол хууль санаачлах, батлуулах, хуулийн хэрэгжилтэнд хяналттай байх ийм үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. За энэ чиг үүргээ бол би хангалттай биелүүлж ажиллаж байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр нийт энэ 3 удаагийн улсын их хурлд суух хугацаанд
нийт 68 хуулийн төслийг санаачилж, за үүнээс 56 хуулийн төслийг өргөн барьсан байна. За мөн одоо үүнээс нийтдээ одоо 38 хуулийг бол батлуулсан ийм амжилтаар одоо ажиллаж байна. Тэгээд энэ үзүүлэлтээр бол парламентд байнга тэргүүлж байгаа. Тэгээд өнөөдөр ахмадууд та бүдийнхаа ирээдүйн сайн сайхан төлөө, та бүхнийхээ одоо нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулахын төлөө өшөө илүү одоо чухал олон хууль одоо тогтоолуудыг санаачилж ажиллах болно гэдэг бас энэ төвшөнд хэлье. Ингээд та бүхэн маань сайхан амарч, сайхан баярлаарай. Олон улсын ахмадын өдрийн мэндийг чин сэтгэлээсээ та бүхэндээ өргөн төшөөлье. Ахмадууд та бүхэндээ хайртай байдгийг шүү. Та бүхнийхээ үргэлж хүндэлж, та бүхний төлөө их зүйл хийхэд төлөө зүтгэж ажиллах болно гэдэг энэ төвшөнд илэрхийлж хэлье. Баярлалаа та бүхэнд. Хийсэн ажил бүтээсэн бүхэн минь эргэн танд зориулагдсан. Баянгол дүүргийн 220 мянган эргэн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаглаа. Өнөөдөр маргааш мэдлэх бяцхан иргэдч энэ одонгийн эзэд. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд Баянгол дүүргийн эргэн танд баяр хүргэе.